За дараагийн парт маань ороход бэлэн болсон байна. Газ бүгдээрээ 3 секунд зарцуулаад лайк болон сабатаараа үргэлжлүүлээд шууд бичлэгэнд орцгоё. Тэгсэн нөгөө модноос хөл гарч ирээл саний сүнс 70 жил хоригдсан байсан газараас гарч ирээд улам л том болсноо гүмбэ моновш намайг 70 жил хоригно гинэ. Би олон жилийн турш эндээс гэр бүлээ нуран унахыг харсан. Гараад ир моновшоо гэсэн чинь гүмбэ ах дээвэр дээр зогсож байдаг. Гүмбэ ах гэхдээ бүр амар кул байх хэвээр тэр хувцс царай мараа яаж хэд байгаа юм. Буугаал ирэхэд нь амар хүчтэй зөксөн ч манай цэнгэр сүнс бол үнэхээр илт давуу гүйлж байснаа нарыг дагуулад байшин руу орчихдог. Тэгснэ аюу зөвүүн заяа. Туулааны үүр гэж зөхөж хэлсэн шүү дээ. Тийм ашиглаад гүмбэ ахыг өргөтөөд өөр газар руу явуулангуудаа нараг амттай юм идэв. Гэт нараа галтгоог нь харцгаад өөрийг нь идэх гэж байнгээ бодчихдог. Тэгсэн цэнгэр сүнс өөрийгөө энэ гэр бүлийн дэ хамгаалагч сахиусанд байгаамаа гэж танилцуулаад удам угсаагаар нь ярьж өгч байснаа. Чи харин тэнд байна гэхээр нарсан чинь нэрэл нарагийн зураг байдаг. Нараас яагаад зураг нь энд байгааг ойлгохгүй. Би яагаад тэнд байгаа юм гэсэн сахиус нь чи надад тоглоод байна уу гэдээ уурлан чинь гүний нарагийн утас руу залгадаг яг энэ үед нь. Гэрийн сахиусын хэлж байгаагаар бол нараа нэг юм амлсан юм шиг байлээ. Ямар ч тач нарааг энд үлдвэл аюулгүй гэхэд нараач тэрийг хардаа гэд дуудлагын аван гүйсэн ч цэнгэр сүнс бариад авдаг. Тэгсэн тас гэж хаалга онгосон чинь түрүүн доор байсан эмэгтэй зүв зүгээр байх ба наанасаа цухт наа чинь энэ гэрийнхний бүгдийг нийцэн алуурчин бас биднийг доор хорьсон гэхэд цэнхэр сахиус энийг нь худлаа гэж үгүйсгээд энэ бити итэг гэд эмэгтэйг алгадаж унгаагаад хоёр эртээ ноцлоод энэ гүмбэд ховстуулсан дагуулууд гэсэн чи гаднаас наашаа сурагчаа гэхэд нараа гүйсэн ч цэнхрээ маань саний хоёр ирэх шидэд замыг нь хаангуйтай наадуул чинь ховстуулсан дагуулуудаа гэхэд гаднаас дуудах ирч наадах чинь мангас наашаагүй гэхэд нараа маань паникнд орж гацаад эцэст нь гарахаар гүйсэн ч цэнхрээ даалгадуулж ухаан алдахад цэнхрээ маань ууг нүний илжсэн болж таарна. Тэгсэн цэнхрээч нараа руу харснаа өлсөд байна. Хамттай мэдчихэд чамааг аална гэд гүмбэд хэлэхэд гүний хамнуу тэрхэд нарагийн сүүлийн локейшнийг хараад ирчихсэн зэвсгээ базаага дотогш орцгооно. Манай дөрөв хаалга нэгээд туулайн үүр байгаа хараад дахиад 3 минутанд царин болчихнаа гэсэн тэг цаг алгаа гэж хаалгыг аваад шидчихдэг. Түрүүний 3 хулгайныг амьд хэвээр нь ханд хийчихсэн байх ба цаад өрөөнөөс нь жимээ гарахаар нь нарыг тэнд нууцж байгаа юм болоо да гэд хартал нөгөө цэнхэр сахиус маань дэлгүүрээс сулгаа гэж зогсож байдаг нөгөө туулайн үрээрээ. Гүнийч юу юуг хойноос нь очоод толгоо руу бейсболын цохороор нараа хаана байна гэж амар зөгтөг. Цэнхрээч чи хин бэ гэсэн чинь нарааг буцааж үг гэл ахиж зохиол сүлдээ бүр юм хэлж амжаагүй байхад нь зөгтөг. Ууг нь бол гүний чиндээ амар хүчтэй зөхиод байгаа байхгүй юу? Тэгсэн чинь бүр яагаач хоол идэж байхад дайрна гинэ гэд хамт хавсартал нь зөгтөг. Тэгсэн мэн намуунагч хажуунаас нь цэнгэр зөхөсийг хан цөмлөөд цаад хандаа хавсартал нь алгадаг. Цэнхрээгийн хасар дээр нь юу болсон бэ гэсэн чинь намуунагчийн алганы мөрөөс юм байна. Намуунагч гүний ханаа хоёрыг нараа руу явуулаад өөрөө цэнхрээг аргална гэд үлдэнэ. Цэнхрээ бол бяраараа бардгүй. Тэгээ ууг нэм амар том битэрний намуунагчийг бардгүй. Энэ үед нь нарааг болоод суултал цэнхрээ чинь би энэ гэрийн сахиус байна. Манайхаас зайл гэл ихч мөчөөгөө өгөхгүй. Ийм гэрийн сахиус гэж юу байдгийг гэсэн чинь нөө цэнхрээ чинь уурлал. Тэгвэл гэрээ танилцуулъягээд ихчээр хан ивдээд манай галтагаа энэ манай зочны өр гэж явж исэн ихч твчээр нь барагдаад бар төрхөндөө ороод цэнхрээг маань те биений давхарлын урталд доош алгадаад умгацдаг. Бар ихч гаргасан энэ ихч хүчнээс нь болоод байшин нураад дээр нь байсан манай 3 ч гэсэн доошоо унжирээ бөөндөө цугладаг. Тэгэл те цэнхрээгээс чи яа юу юм бэ? Энийг ямар ацаа ээж байгаа юм бэ гэж асуусан чинь цэнхрээ маань бидэнд гүмбэгийн үннийг нь хэлж өгдөг. Гүмбэ ахын үнэн юу вэ гэж за энийг мэдхээс өмнө хэдүүлэгээс 3 секунд гараад лайк болон сабаа дарцгаачихъя. 1 2 3. За бүгдээрээ лайк болон сабаа дарсан бол гүмбэгийн мөн дүрхийг сонсцгоё. Гүмбэ ах манай цэнхрээг модон төрөнгуудаа ерөнхийдөө хоосон сав болгож ашиглаж исэн байлээ. Цэнхрээгийн дотор янз янзын хорон сүнснүүдийг авчирч хийгээд тэр хорон сүнснүүд нь энийгээ идээд хүчтэй болсны энэ гүмбэ өөрөө иддэг. Гэж өөрийнхөө насыг уртсгаж илүү хүчтэй хорон сүнс болдог гэж харсан. Тэгэхээр яах нь гүмбэ маань хорон сүнс болж таарсан. Энэ үдшиг гүмбэ өөрөө яг гарч ирж таарна. Гүмбэ анх бол хүмүүсийн төлөө байсан ч өгөх болоход бурхан хариу өгөөгүй. Тэгээд амьд үлдэхийн тулд хорон сүнс ууж үзээд тэрэндээ донтчихсон. Тэгэл ихад хорон сүнс хэрэгтэй гэж явж байхдаа нэг гэр бүлийг 300 жил хамгаалахтаа цуглуулсан хорон сүнсээр дүүрсэн хөгшин модыг хараад
Тэр гэр бүлийг хороор алаад модонд байсан бүх хорон сүнсийг идчихсэн. Тэгэл хоосорсон хойнонд цэнхрийг сав болгож ашиглаж байсан байлээ. Тэгэл одоо хэрэггүй болсон та нарыг ална гэхэд ховсдуулсан дагуулууд нь галт явхад гүмбэ цогтох гэсэн ч дахиамаа шившлэгээр хөлнөөс нь гинжилчихсэн. Бар ихч хануу хоёр дайраал зөксөн ч хэдийн хорон сүнсээр дүүрчихсэн гүмбэд ялагдахад шатаж байсан цэнхрээ эцгийн хүчээрээ зуураад гүнээ зөксөн ч яадагчгүйгээс гадна цэнхрийг нэвт сүлбээд гүнийг боохот нь нараа нэвт харвчдаг. Анчны сум хорон энерги рүү татагддаг болохоор гүнээ бол яахчгүй. Гүмбэ харин биед нь дөнгөж зогдоод зогсоход нь гүний хамаг хүчээрээ харандаа руу хамаг хүчээрээ зөхиод харандаа нэвт гарan амар хоригл авсан гүний энэ юу вэ гэж гайхаад идэг. Гүмбэ ч амар урлал чи намайг 20 удаа доромжллоо. Чамайг санаад авчихъя. Дараагийн уулзалтанда хүлээж бай гэснээр дээрээс нь амар юм нураас нь алга болчихдог. Манайд ч гарах гарцгүй байдалд байсан ч хануу туулаа нэг туулайн үүдтэй хөрөгч болоод аваад ирдэг. Бүгдээрээ л бөөн баяр болсон чинь дээрээс нь амар том юм хөрөгч нь эвдэрчдэг. Бүтггүй. Бүгдээрээ л хүлтэйгээ эвлэрэх гээл байж идэл цэнхрээ маань сүүлийн хүчээрээ одоо бүр яг жинхэнэ сүүлийнхэн хүчээрээ туулайн үүдтэй хаалга хийж өгөөд мод өхөл өөрөө ч өгөх болохоор замхраад үлддэгэ хөөрхөө. Тэгсэн чинь хануу нараагч дахиад 3 иргэдээр ирчихсэн. Манай хоёр 1954 он буюу байшингийн сүүлийн өв залгамжлагчийн үед ирчихдэг. Тэгээд л цэнхрээ нарааг таниад энэ хүүхдийг тань бидтэй идрэгснэ. Гадна яагаад тэнд нараагийн зураг байсан нь тодорхой болно. Өнгөрсөнд хүрэх хаалга нэгдлээ. Бид юу болсныг дүгбэ буюу гэрийн сахиус цэнхрээгийн талаар харнаа. Гинтл хаанаас ч юм бэ гарч ирсэн танихгүй охин бяцхан хүүгийн доторх хараалыг гараараа ариутгаа нэг л өдөр чамайг соллоно. Тэр хүртэл хүлээгэрэй гэж амсныг хүүгийн аав ээж үхэж гүмбэгийн соёонд орсон цэнхрээ маань өөрийн бүхий л хүч чадлаа өгөн хүүч манан шиг алга болж цэнхрээ ганцаар үлдсэн. Намайг суллаад өгөөч. Үгүй ээ, намайг зүгээр л алаад өгөөч гэтлээ зөвхөрөлд орж ганцаарцсан үед нь гэрэл цацруулан модонд зоогдож цуулж чадсан харандаа. Энэ бол бидний хараагүй юм байлаа. Манай хоёрч буцаад гараад ирэхэд бүх зүйл шатаад дуусчихсан. Цэнхрээгийн шатаад дууссан модыг нь хартал цэнхрээ маань амар жижигхэн цэвэр сүнс болсон өвдгөөд ирэлцэн гунигтаад сууж байдаг. Манай хоёрч цэнхрээг аваад юм яртал ерөөсөө таньдаггүй. Цагдаач ирээд тэнд байсан хүмүүсээс байшингийн эзнийг алдартай зурагч нь эмнэлэгт байгааг мэдээд 3 сарын 1-нд мэдээгээр алдартай зурагч нь 82 наснда өөд болсныг түүний музей танилцуулсан 70,000 гаруй зургаас үзэгдлэн гарч тараад манай хоёрч зурагнуудыг үзэн явхад цэнхрээ маань тэр үеийн дурсамжаа санан зурагчны удам тасраагүйг удам залгамжлагч нь амьд байгааг хараад аж аргалтайгаар гэр бүлийн мод гих зураг руу аажмаар сарнин одсон ч маш аж аргалтай харагдана. Манай эд ч хоорондоо холбогдоод хуучны чатнуудаас сэргийн хүн болох аргаа өөрсдөө хайхаар болоход нөгөө талд гүмбэ өөрт байсан хамгийн хүчтэй хорон сүнснүүдээ бие үүж биетэй болгонгуудаа ердийн шиг хүн идэж үүмээ тарихч нарааг ортож болохгүй шүү. Би өөрөө сүнсийг нь аавна гэж авсан. Зураглал нэг жижигхэн сахилахгүй бацааныг харуулна. Аав нь эхнэрийнхээ үлдээсэн бөмбөлгийг юу яах ёстой гэдгийг нь мэдэхгүй зөнгөрөө л дангуумын шүтэн гэдгийг нь бол мэдээд яах вэ гэж бодоод байж идэл нөгөө бацаан чинь зээлгчдэг. Үс мөсөн сахилгаан жаал. Энэ бацаан бол мэдээж гүнэ. Хэдэн жилийн дараа л юм уу да. Мод хооронд үсрээл дөрөв хөллөжгүйгээл хэрэн барьж түүхийгээр нэгдэж би good dinosaur заавчлаарай. Good dinosaur гэдэг нэг хүүхлийн өнөө байдаг да. Тэрний гол төр бол мэдээж гүнэ. Бүр яг адилхан байгаа сте. Аав нь энэ удаадаа тий ангаа амжилттай болгоогүй болохоор маргааш нь ахиж хэд оногоор явахаар болоод шүнжэнгөө шахуу од хад ээжийн тухай яриа өрнүүлдэг. Маргааш нь гүний ааваасаа та яагаад аюултай юм бэж аюултай гэдэг бэж хорон сүнс агнадгийн тэгвэл хоёулаа хүн болох юм уу гэсэн чинь аав нь би тэрнээс болж ан хийдэггүй юм аа. Энийг зөв зүйл гэж боддог болохоор л хийдэг юм аа. Хүн шиг амьдрна гэдэг тийм ч хэцүү зүйл биш ээ. Гэхдээ гүнээч хүн шиг амьдралд байхад хамаагүй гэж үү? Пизза мартва гэж сүүлээ тонуулаад үлддэг. Аавсаа сонсон үг нь их л нөлөөлсөн юм шиг байна лээ. Хэрэм агнах биш хэрвэн самар үг бол туулайнд луван өөх гэд хойноос нь гүйж байгаа харагдана. Аав нь 3 хоноод ирнэ гэсэн ч ирсэнгүй. Нүдээ хулжтал хүлэн сухад 5 дахь чинь танихгүй хүн ирсэн манай анчин эмгэн. Өөрөөс нь айх хэрэггүй. Аавынх нь хуучны хамтрагч байгаа юм аа гэж тэ чандрыг нь өгдөг. Тэгвэл аав нь хүчгсэн. 10 шөнө унтсан ч ирэхгүй, 100 шөнө унтсан ч сэрэхгүй. Яхаа мэдгүй байхад энэ эмгэн хүүтэй танилцсан хамт амьдрахаар болсон байдаг. Зураглал буцсан одоо өөр өөрөхөд манай хоёр сургууль руугаа явж байхад нараа гүнийг
анх айгүй залхсан харагдаг байсан. Одоо бол илүү илдэг болсон гэж идэг. Гүнээ маань бол анчин нэмэгний охин гэдгийг мэдээд айгүй зөөлөгч гисэн юм байна лээ. Нэгэн сүүл мүлтэй хачин царайтай юм сонь юм. Тэ юм 3 ихэр юм сонь юм ярьжсэн аа. Нарааг маань хорлох гэж сургууль дээр нэрэхэд дээвэр тэр хичээлээ пилот үнсэлсэн зогсох хоёрыг хараад юм ярьцгааж байгаа санаандгүй зандангаараа хүн гэдэг чинь шаал өрөвдөлтэй гэд хэлсэн чинь эмэгтэй сүнс маань амар ууралснаа хүссэндээ үзлэхүү өгсөн гэж бодоё гэл амар ууралдаг. Энэ ихтэй амар азгүй заяа. Аав ээж хоёр нь осоор нас бараад 4 дүүгээ асрах хэрэгтэй болоод 2-3 ээлжээр ажилдаг. Тэгэл нэг өдөр босс нь цалингийн өгтөө бонус хийчихсэн байгаа шүү. Дүүнэртээ гоё юм авч өгөөрэй гэхэд баярлал. Тэгээ энэ хоёр ууг нь айгүй нэгнийдээ талтай байсан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь байхгүй хитрхийг ажилласнасаа болоод өгчдөг. Тэгээд дүүнэрээ дагаж өвлж байгаа сургууль дээр ирчихсэн юм байлээ. Тэгэл гүнийг хараад миний амьдралын минь утга учир гээл баярлал хартал мэдээж нараатай хамт явж байгаа юм чинь. Шатан дээр эморол сууж исэн чинь нарааг нөө 3 ихний нэг нь түлхчихдэг. Тэгэл сүнс маань зүгээрөө өдргээд босгох гэсэн чинь нарагийн бие манай эмхтэй сүнс орчихдог. Тэгэл гүнийгийн гар гоё юм аа. Тэрэлтэн дулаах юм аа. Эдрэгснээ нэгэнт ахиж хизээж олдохооргүй эцсийн боломж маань олдсон юм чинь гэд гүнийг маань үнсэх гээд байгаа юм шиг байна лээ. Энэ ихтэй бүр арай л амар дураараа юу. За нарагийн биед орчихсон байгаагаас хойш гүнээрөө чичрээд идэг. Ингээд ангитаа штэ. Ширээн дээр нь завилж сууж муучхад наалдаад л дээвэр лөө гараа идэрэхт нь гүнээ явах гэхэд нь хойноос нь тэрж мэврэл. Гэтэ гүнээ нараг нэг л биш байна гэдгийг нь ойлгодог ч энэ айгүй таалагдаад байгаа мөлий өөрт нь. Тэгсэн чинь нөгөө 3 ихэр сүнс чинь дарга нараа гимтээж болохгүй гэсэн. Тэм юм чинь энэ гүнийг нь идчихүү гэж яадаг. Шүн болцоход байхад хоёр талд баахан юм бодоод байж исэн. Эмэгтэй сүнс чинь нарааг сэрхээс өмнө л гээд гүнээгийн өрөөнд орчихсон. Яг үнсгэхэд нь гүнээ гараараа хаагаад чи хинбэ? Гүнээ чи нараа биш байна. Нараа ийм юм хийхгүй гэдэрснэ 3 толгойд гарахгүй бол ариусхан шүү. Яваараа гэд гаргачихдаг. Сүнсч уучлаарай гэдэргээл цутаачдаг. Маргааш нөгөө сүнс чинь нараад юу болсныг хэлээд уучлахгүйсэн ч гүнээ бол хүн эзэмддэг. Тэ ийм сүнсийг зөөрөөж болохгүй гэд гүрийгээд идэг. Тэгсэн чинь манай энэ сүнс дүүдээ хорогдоод явж чадахгүй байгаа юм билэ. Тэр дүүн хин гэж бодож байна. Дүүн сургуулийн сахирал болж таардаг амар хөгшөө өвгөн. Тэгэл 3400 гаруй холгон дээр хийгээд бүтлгүйцсэн холгоны деваж их туршил байдаг да. Бидэнд тэрний тухай харуулад нөгөө нэг 3 ихэр мангас байсан да. Тэр гурав чинь нуугч тоглоцгоё. Гэхдээ цурал алуурчнаас болгоомжлаараа гэж бэкрум үүсгэждэг. Үүсгэх юм уу манай тийг аваад ирсэн юм мэдг. Энд тэнд хүүхдүүд алуулаад гүнээрөө нөгөө гурав дайраад дийлэхгүй болсноо хажуудлынхаа ангиас нэг амар том ангас гараад ирсэн. Наатаа идэд гэсэн чинь нөгөө том ангас нь хоол өгсөнд баярлаа гэснээр өөрийг нь бас идчихдэг. Гүний нөгөө хүчин зөксөн чинь цохилтыг нь биедээ шингээж авангуудаа зөрүүлж 2-3 цохол яг идэх гэхэд нь гүний аянгийн хүчээр дэлб цохиод ялцдаг. Нараа 2-3 алуурчин байгаа ангидаа ширээнийх ард нуугдж байсан чинь ангийнх нь нэг охин чимээгүй байхыг сануулад нөгөө алуурчин нарааг мэдээд хөөхт нь нөгөө охин туслаад нуугч руугаа авчираад энд юу болоод байгаа тайлбарж өгнө. Энэ харахны үр буюу Гүмбэ ахын амьлуулсан хитэн сүнсний нэг нь харахны хааны үүсгэсэн шорон. Би энд сарын өмнө л ирсэн. Хүмүүс үхэхээр чам шиг шинэ хүмүүсийг авчирдаг юм аа гэхэд нь гүний өөрлөн дэрсэн хоёрыг сөгдүүлчихсэн. Саяны охины хэлснийг сонсоод эндээс гарч буюу хааны синтер рүү нөгөө хоёр харахаар замжлуулах гэсэн чинь хаан өөрөө гараад ирдэг. Гүнээ шууд зөксөн чинь нарагийн шалгалт айл хэдийн ихэлснийг одоо гүнээгийн шалгалт эхлэн гэд гүнээгийн биеэр харахаар бүчгэд гүнээч багада амьдардаг байсан газар очино. Аавыгаа хараад сансан идрээ ярилцсанаа. Аав нь гүнээд урд нь ч одоо ч адилхан чи үргэлж ганцаараа чи үргэлж дэрэгдэх хайртай хүмүүсээ зовлон унгаадаг. Гэхдээ анчин нэмэгний өгсөн үеийн харагдахад гүнээ маань ихэр татан уйлж байгаамаа хөрхий. Нараг нөгөө хануугээд охин эндээсээ битгий гараа. Энэ байвал аюулгүй. Хинч чамаас урахгүй. Тэр найзууд чинь угаасаа л чамайг орхичихсан штэ гэхэд нараа бол те камераар найзуудаа харж байгаа болохоор эднэр үнэхээр хүн биш муу магаснууд юм бол би тулдаж чаднаа гэд гарахаар болоход нөгөө талд харахны хаан гүнийгийн минь сул талыг хайж байснаа сэтгэлийнхээ гүнд нууж байгаа нууцыг чинь харъя гэд толгоор нь ороход нэг өргөсөнд хоригдсон хар чон байдгийн. Тэгэл нууц чинь чон юм уу гээл өргөсийг нь авах гэтэл гүнийгийн аав гарч ирээд хүүгийн минь хүн болох хүслээс энэ өргөс бүтсэн юм аа. Битгий гэсэн ч харахны хаан сулсан чинь гар марнд байхгүй. Одоо л гүнийг чоныг нуух биш хорж байсныг нь ойлгоод
толгооноос нь гарсан ч гүнээ маань бараг л чон болчихсон нөгөө хааныг тасар татдаг. Харахны хаан гэтээ тийм ч амархан өгөхгүй. Баахан харах болж хөвөрснө. Намайг оодл гээд баахан бүүдүү шиг том ангаснууд явуулдаг. Гүнэгийн дотор ч одоо л чөлөөтэй бай. Өшөөгөө ав. Чи бол ангууч гээл нүүдүүлийг устгаал дуусгаад нөгөө талд нь нараа маань санаагаа уралдуулан ямартайч хоёр найзгаа аварч чаддаг. Нөгөө охин бол дотроо бүгдээрээ л адилхан. Гарахын тулд нэгнээсээ урвна. Би л ахиж өвдмөргүй байна гэд үглэх гисэн. Нараа маань хамт явъя гэд хил тоосоогүй байхад ард нь дөрүүнийх шиг мангас гарч ирээд яга мэдгүй зогсож байтал гүнээ гарч ирэл бүгдийг нь ядах юмгүй алчхаад нараараа ухс хийхэд нараач өөрийн мэдгүй гүнээ гэд нэрийг нь дусан чинь гүнээ маань нарыг тэрврээд авдаг. Хаанч гүнийг одоо хүн болох жинхэнэ төрхөө тэдэнд харуул идэргсэн чинь гүнээ маань тэрвэрж байснаа нарыг амар майжчихдаг. Майдсныхын дараа л юу хийснээ ойлгоод номхоод дээд давхар руу явах энэ хэдийн араас нь дагаал нэг өргөн алхдаг. Урд нь хэдийн юм гарч ирсэн чинь тэдрийг нь алж өгөөл дээш гарцгаагаад хаан ч амьд үлдсэн бүх хүмүүсийг дуудаад сентийн төлөөх сүүлчийн тэмцээний эхлүүлнэ. Гүнээч дээш ганцаараа явтал сентийн цаанаас дүүрэн харахнууд гараад ирнэ. Гүнээ тэдрийг алах зур тэ энгийн амьд үлдсэн хүмүүс нь ч гэсэн яаж юм сайхан боломжийг ашиглах вэ гээл дээш гарахтаа найзуудаас урвж найзуудыгаа алаал эсвэл зүгээр л танихгүй хүмүүсийг хүртэл алаал. Гүнээч үнэний хүмүүс бидний жинхэнэ дүрхийг харахтаа адил хариу үйлдэл үзүүлдэг. Айц, сэжиг гэж хэлсэн үг. Аав ээж, анчин имэн нүдэнд нь харагдахад ийм дүрхтэй байхад ч нэрээр нь дуудах нарыг хараад доторх чоноо тайвшруулан одоо надад даатгачих гэд буцаад хүн төрхөнд орон дээш явна. Нараач зүгээр харж байгаад өхүүлж чадалгүй нэг залууг автал нөгөөх нь төрүүлээ дээшээ гарчдаг. Энэ үед нараад хэсэгэн зур харуулсал төрж өөр залуу нөгөө залууг түлхэхэд өөрийн мэдлгүй дээш гүйж байгаад гинэт яагаад гүгээд байгаагаа тэр сандал яг ганц гарц гэж юу дээр юу байгаа бол бас хин дүрмж өгсөн тухай бодоход гүнээ маань дэлб зодуулж байгаа доторх чон мөн өөрийгөө хэдий хоорондоо мөрөлдөг хоёр талаа шигч эцэстээ нэг талаа гэдгийг хөлөөс зөвшөөрч эзэмдүүлэхээс сайдаг аянгад чон гэх жинхэнэ хүч буюу дангууны шүтэнээс суллаад эндээ хаан болсон ч дийлчихгүй биш гэдгийг харахны хаанд мэдрүүлнэ. Хаан ганц цохилтоос хитрхи их гэмтэл авснаасаа болоод ч юм уу хандан цуурал тэхүү хагарал хүнийг тим юм үсгийг харсан нараач хам хүчээрээ нэг харандаа харавтал нэрэл хан бутарч унаад харахны хааны дэлхий дээрх гэмтчихсэн биенээс нь гэрэл цацраад хагарсан хэсэг рүү явах зам гарч ирэхэд нь манай дөрвөн охин дээшгүй ханаа гээд энэ охин яагаад ийм дотгошоо хинт ч тэтгэвгүй болсныг өнгөрсөн болсон хар бараан тусламжаар нь бидэнд харуулдаг. Нэг л өдөр Аа гээд хөөрхөн охин ханаа дээр ирээд найзууд болсон. Тэгээд тэр хоёр нийлж байгаад ахиж хоёр охин нэмэгдээ дөрвөлөө нийлдэг болсон. Тэр дөрвч уг нь айгүй дээ. Хуруу орох цайгүй гоё, зүү орох цайгүй гоё найзууд байсан байгаа байхгүй юу? Тэгэл ханаа маань ч амар гоё нийгэмшил ууг нь айгүй гоё байсан юм байлээ. Тэгэл нэг өдөр ханаа маань тэр Аа гээд хөөрхөн охиныхон дүнгээрээ дээр нь гарчдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэгэл тэрний соошоо ингээл найзууд нь энийг жигээл дандаа мэдгүй яриануудын хоорондоо яриад бүр илт гадуурхаал сүултээ бүр дээрлдэг болоод гүрв мөрөвсөө гихгэлцэн байдаг. Тэгэл ханаа маань амар уйлал. Тэгээ бүр яатсан заяа нэг удаа ээж нь ингээд тохиолдолд айгүй гоё цамц аваад өгсөн бохгүй юу. Тэгсэн чинь тэр нь Аагийн цамцтай адилхан байж таараад нөгөө хоёр найз нь бөхмөх нааж магаад уурж мурчихсан. Энэ ханаа одоо өстө нэрэ байнга л Ааг дүүрийн мөрөхийн хувцалт хоолойг нь хүртэл дүүрээдэг мөрөөдөг гэдэргээл олон хуцаад тэгэл бүр битүү гадуурхсаар байгаа л манай энэ ханаа маань нэг өдөр дээвэр дээр зогсож байсан чинь хойноос нь хин ч юм бэ нэг хүн түлхэж гисэн юм байлээ. Тэгэл манай ханаа маань энд ирсэн байдаг. Тэгэл энд хоёроо яг ямарч явахт манай нараа маань гарнаас нь барайл. Нөгөө хоёр найз нь ч ирж туслал. Ханаач дотроо та нар хин юм бэ? Яагаад амьдрах хүслийг нь төрүүлээд байгаа юм бэ гэж бодоод нүднээс тусуулан амьдрахыг чинь цааш хамтдаа явцгаана.